Хай, намун байна. Дээрээ миний цонхон дотор юу байгааг харцгаая. За. Мэдээж утас байна. Киснийхаа ард манай найз залуу бит хоёрын дөнгөж өөр хичээсэн үеийн зураг байгаа. За мэдээж сэлбэдэг. Ер нь бол найз сэлбэдэг байнга авч явж явах хэрэгтэй байдаг. Тэгэхээр авч явдаг. Хүснээ авчаар ерөнхийдөө ажиллаа ихч ч юм уу ямар нэгэн ер нь бол хүс жоохон садаа болоод байдаг учраас авчаар авч явдаг. За мэдээж цэнэглэгч. Би ер нь дандаа гэртээ уцаа цэнэглэхээ мартчихад байдیں۔ Тэгээд ер нь аль гадуур дандаа цэнэггүй байх гэдэг. Тэгэхээр ер нь аль байнга аваа явчихдаг. За I'm using Cushionen. Ерөнхийдөө бол нүрээ будцсан ч гардаг, будаагүй ч гардаг. Тэгээ тийм үедэд бол Cushionen заавал хэрэгтэй байдаг. Будаагүй гарцсан бол газ ажилдаа явахаас өмнө ч юм уу Cushionen түрхээд хэрэгжилдэг. Будцсан үедээ бол будгаас сэргээх зорилгоор ашигладаг. За машины дэлгүүрэн бензага. За тэгээд нүдний засаагуур ер нь бол айгүй их уцтай холбоотой зүйлс идэг учраас нүд маш их харгаж хураашид байдаг. Тэгээд шүдний флосс ер нь бол бараг 2 жил гараа аппарат зүс учраас шүдний флосс ер нь байнга ашиглаад зурсан. Тэгэхээр ер нь байнга авч явдаг. Шархны лент ер нь бол айгүй хэрэгтэй байдаг. Хөл холгох ч юм уу, эсвэл заримдаа гар мараа эсгэгч ч юм уу тиймэрхүү тохиолдолд ашигладаг. Тийм би нэг ерөөхдөө бол бас цэцгийн дэлгүүр ажилладаг ахгүй юу. Тийм болохоор цэцэг мэцгээ авахтаа ч юм уу цэвэрлэх үед гарын дөргөс тоогдох ч юм уу тиймэрхүү тохиолдол их гардаг. За бас ийм хоёр lip gloss байна. Энэ хоёр бол миний хамгийн дуртай хоёр өнгө. Гэхдээ энийг ер нь бол би байнга ашигладаг. Тийм нэлээд хуучирсан. Ийм байна. За тэгээд сүүлд нь өнөртөө бас авч явдаг байгаа. За ингээд энэ бол миний цонхонд байгаа зүйлс байлаа. Харин та нарын цонхонд юу байдаг вэ?